Сайн байцгаана уу? Та бүхэнд орой минь хүргэе. Гадаад дахь Монгол Хэлний багш нарт зориулсан мэргэжил арга зүйн цуврал сургалт 3 сэдэв 16 хүүхдийг хэрхэн сайн уншиж сургах вэ? Сэдвэр өнөөдөр Дорж Тэрэн багш дэх сургалтыг явуулнаа. За миний дуу сонсогдож байгаа болов? Сонсогдож. За. За мэдээлэл. За бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн ээлжид сургалтаар хүүхдийг хэрхэн сайн уншиж сургах вэ? За хүүхдийн унших чадварыг талаар ярилцсан. За энэ дундаа хэдүүлээ энэ хүүхдийн унших чадварыг хөгжүүлэхэд хамгийн түгээмэл ашиглагддаг phonics гэдэг аргачлалын талаар төлхөөтэй ярилцсанаа. За хичээлээ эхлэхээс өмнө за яг гадаад ажиллаж байгаа монгол хэлний багш нар маань ерөнхийдөө хүүхдийн унших чадварыг ер нь яаж дэмждэг, ямар аргачлал ер нь ашигладаг талаараа нэг товчхон нэг асуултанд хариулъя. Та энэ QR кодыг уншуулад юм уу? Эсвэл энэ menti.com гэдэг энэ хаяг руу ороод энэ кодыг хийгээд энэ асуултанд хариулаад өгөөрэй. За энэ QR кодыг нь уншуулах эсвэл энэ кодыг нь энэ menti.com-гийн хаягаар ороод хийх. Тэгэхээр одоо хэдүүлээ өмнө нь бол хэл ярианы хөгжил гээд нэлээд суур юмнууд ярьж исэн болов одоо бас задлаад хүүхдийн унших чадвар руу ороод эхэлж байна. Тэгэхээр яг унших чадвар дээр ер нь ямар аргачлал ашигладаг, яаж дэмждэг талаараа хэдүүлээ нэг богинохон туршлага болцсон. За би хариулт ирж гэнэ үгүй хараад. Линк нь болохгүй байгаа хүн байна уу? Харин тийм байна. Not open for what's yet гэх юм. За нөгөө menti.com-оор ороод үзтээ юм. Уг нь тэрнгээр нь л ороод байгаа юм. Эсвэл утастай бол утасныхаа QR-аар орчиж болно. За би энэ нөгөө нэг үр дүнгийн үзүүлсэн юм аа. QR-оор ороод бичээд submit хийсэн одоо очиж байгааг үгүй мэдэхгүй.
Очиж шүү. За энэ дээр би бичиж байгаа хүмүүсүүдийн үр дүнг хуваалцаж байна. Харагдаж байна уу тий? Гарсан байна. Оо штэ. За. За нэг хүн хэдэн ч хариулт илгээж болно. Тэгэхээр хариултаа илгээгээд байгаарай. Хариултаа чатаар юугаар хэлэх юм бэ? За. За чатан дээр бичсэн ч болно. За би одоо энэ үр дүнгийн үзүүлж байгаа учраас юуг нь авчи. QR кодыг авчи. За. За одоогоор 6 хүн хариулсан байна. За эхний хүн маань зурагтай ном уншуулж өөрөөр нь ярил дууш хүлэг сонсгоно гэж байна. За дараагийн хүн богино задгаа үе битүү үер 2-3 үе уншуулах, дуу ашиглах. За үйдлүүлэх юм байна, тийм ээ. За дараагийн хүн дөнгөж сурч байгаа хүүхдийг үгээр нь нүдлүүлэх, үеэр нь уншуулах, уншаад сурчсан хүүхдэд үлгэр уншуулах. За үедлэх аргыг ашигладаг, үсгээ заахтаа ма, ми шууд нүдлүүлдэг. За хичээл болгон дээр уншлага хийдэг. Богино үг нүдлүүлэх, сонирхолтой ном сонгох. За суралцагчид хэрэгтэй үг уншуулах. За богино үетэй үг уншуулах, цээжилсэн шүлгийн үгээ уншуулна, дууны үг уншуулна. За зурагт ном ингээд харагдсан байна. За үг бүтээлгээд уншуулна. За яг тодорхой яг нэг ийм тогтсон арга ашигладаг гэсэн хүн байвал бас бичиж болно. Жишээлбэл хүүхдийг унших аргыг дэмжихэд бас яг ийм юу гэдэг шинжлэх ухааны үндэстэй энэ нэртэй тийм аргачлалууд бас байдаг. Тэдрийгээ бас бичиж болно. За эхлээд уруул оролцдог гүйгүүлэгчтэй үгс уншуулна. За ингээд дийлэнх хариултуудаас харж ахт ерөнхийдөө айгүй их дуудах дасгалуудыг хийдэм байна. Их шиг дуудуулах, гүйгүүлэгч дуудуулах, за мөн үеэр таслуулж уншуулах гэх мэтэр. За дахиж хариулт ирсэн суралцагчаас хамаарна гэж байна. За богино үетэй үг уншуулах. За энийг түрүү уншуулах хэлсэн тийм. За мэдээж эхлээд авиг тун зөв таниулна. Хоёрдугаарт монгол хэлээр бол уруулын гүйгүүлэгчийг үндсэн авигаар амьлуулна. За үеийг 7 аялуулна гэж байна тийм. Үеийг 7 аялуулна гэж юу гэж байгаа юм бол энийг бичсэн хүн байна уу? 7 гişгээр нь юм бөдөө. Үндсэн 7 гişгээрээ. Тэг амьлуулах байх. Аялуулах биш амьлуулах гэсэн. За. За унших чадвар заах ер нь хэцүү юу? Хамгийн амархан гişгэр гэж боддоо шүү дээ. Унших хэцүү. Амархан. Тий. За хүүхдүүд бол уншихад бол асуудалгүй. Дуртай байдیں۔ Сонирхолтой юм өгчөөл сонирхолтой тэгээд дуртай жаахан зураг мураг уруус хийгээд одоо тэгээд аль болох сонирхлын татах үүднээс тэгээд бас нөгөө юунд нь одоо нөгөө сонирхолтой сэдвүүдийг энэ төр оруулцвал тэгээд хамгийн амархан. Ойлгох гэн ч амархан, буцаагаад ярих нь ч амар идэв шээ. Ойлгосныг шал. Миний л хувьд. Монгол бичгээр ч ялгаагүй сонирхолтой, жаахан хөгжилтэй тийм зүйлийг уншуулвал уншихтаа бас дуртай. Өнөөдөр бас яг тийм хичээл орсон. Тэгээд сонирхолтой байсан учраас
таалагдсан гэж бодож байна. Yunnan Mountain. За. За ямар ч хэлсэн өнөөдөр за саяны хүн яриа. За уншиж чаддаг ч гэсэн нөгөө уншсан юм ойлгохдоо жоохон хэцүү юм шиг санагдаад байгаа хүүхдүүд, гадаад байгаа хүүхдүүд. За сонирхолтой үндсэг байна. Уншсан юм ойлгоно гэдэг бол бас чухал гэж байна тий. Тэгэхээр унших гэдэг бол бас ойлгох гэдэг үгийг бас хамааруулж авч үзэж байна. За өөр хэцүү зүйлс байдаг болон унших чадвар дээр Унших чадвар бол ер нь бол нөгөө оролт тийм ээ. Тэгэхээр уншаад ойлгож байгаа нь тодорхой шалгаад мэдэх нь бас зөв л байна. Гаралт нь харин хаана байх вэ? За тэгэхээр хэдүүлээ өнөөдрийн ойлголтоос нэг жоохон бас давсан байдлаар мэдлэг ойлголтод хэлэх гэж оролдъё. За тэгээд ахаад хэдүүлээ бас нэг дасгал ажил хий тий. За та хэд бүгдээрээ ямарваа нэг байдлаар бас англи хэлтэй байгаа. Тэгэхээр би та хэдэд нэг 4 зураг үзүүлнэ. За нэг нэгээр нь унших гад оролдсон шүү. За сайн дураараа хүн уншиж болно. За энийг унших хүн байна уу? Монголоор унших юм уу? Яа гинэ? Юу бол Тэр тодорхой хэмжээнд англи хэлний мэдлэгтэй байгаа. Reading is for hard job for the third job to Brain. brain. You need to Reading is a learn hard job for the brain. you need to learn learn it it the right to way. get to right way. Right way. Энийг унших хэцүү юм байна. Гайгүй. Эхлээд яхан яасна ингээд анхаарал тавингууд гайгүй шүү дээ. Анхаарал тавингууд гайг байна. За удаан байх хүмүүсүүд байна уу? Удаж байгаа, эхлээд үсгээ таньж байгаа ч гэдэм үү, тэгээ холбогдож байгаа ч гэдэм үү, тэн дээр ямар нэг бэрхшээл гарсан юм байна уу? Байхгүй. Яахгүй. Өстө хөөх юм байна. Ийм өстө хийж байгаа юм хиймээр юм биш үү? Монгол үсгээрээ. За тэгвэл дараагийнхыг уншия. Тийм танаа авлаа. reading is a hard job for the Энэ brain. нөгөөт маань нь шүү дээ. Тий. You need to learn it the right way. За энэ маш амархан байна, тийм ээ? Тий. За маш амархан байна. Тэгвэл дахиад уншия. За энэ яаж вэ? Reading saw rad job such saha reading such job For the brain. or Brain. Яг л дахиад reading is a hard job гэж бичиж байгаа юм бол you need to learn Тийм it the тийм right биш юм way. the right way Тийм, гэдэг хамаагүй буруу. юм тий. Буруу хөлцсөн байна. Үйлээд тэгээд За тэгэхээр том жижиг үсэг холцсон байна шүү дээ. Тэгээд бас буруу бичсэн. Тийм нөгөө дарааллын үсгсэн юм шиг тий. Урт дуудагдгийг яг энэ дуудлагаар нь бичсэн байна. За тэгэхээр энийг тарих Нийлүүлчих тий. удаан байна, тийм ээ? Тэгээ хооронд нь нөгөө нийлүүлж мэлүүдээд ингээд утгаа хийсэн байна шүү дээ. Гайхалтай удаан байна. За хамгийн сүүлээ. Энэ амархан байна уу? Амархан байна. За энэ дөрвөөс хамгийн амархан нь аль вэ? Хоёрдугаарх нь second one. За хоёрдугаарх нь Хэцүү нь гуравдугаарх юм байна. Нөгөө холдсон болохоор. Өстө хөөрх юм байна. Хийм хийе. тэгэхээр ерөнхийдөө хүний тарих одоо яаж ийм үсгийг таньж тийм ээ холбож аваа гаргаж илэрхийлдэг вэ гэдгийг ийм шалгаж үздэг одоо сэтгэл судлалын ийм даалгавар байна. Баярлалаа. Сонирхолтой. За тэгэхээр эхнийх нь бол мэдээж ингээд тоо орсон ч гэсэн тий тодорхой эхний үсэг, сүүлийн үсэг байж ивэл хүний тарих автоматар ер нь бол танихад амархан байдгаа гэж үздэг. За хоёрдугаарх нь мэдээж том үсгээр болохоор бас тодорхой хэмжээнд бол тайлахад бол амархан. За гуравдугаарх нь бол мэдээж маш хэцүү байна. Яагаад тэгэхээр бидний ингээд хардаг тийм ээ мэддэг, ойлгодог тэр үсэг үгийн байрлал бүтцээс бол нэлээд өөр болоод ихтэнгүү тарих боловсруулахад удаан хариу үйлдэл үзүүлж байна тийм ээ.
За дөрөвдүгüөрх нь бол мэдээж бол энэ дээр бол ямар ч асуудал бол байхгүй. Жижиг үсгээр байгаа учраас хамгийн бас нүдэнд одоо амархан тассан байдлаар бол уншигдэж байна, тийм ээ. За тэгэхээр тарих бол ямарваа нэг бичвэрт, ямарваа нэг текстэд, ямарваа нэг одоо юу гэдэг үсэг эсвэл тэмдэгт за янз янзаар бас ийм хариу үйлдэл үзүүлдэг байх нэ. Тэгэхээр өөрөөр хэлбэл мэдээлэл ямар байдлаар одоо мэдээллийг ямар байдлаар үзүүлж харуулна, төдий чинээ бас тарих яаж хариу үйлдэл үзүүлэх, ямар хугацаанд хариу үйлдэл үзүүлэх гэдэг бас их чухал байд юм байна гэдгийг эндээс ойлгож байгаа. За тэгэхээр өнөөдрийн хичээл дээр хэдүүлээ бичиг үсгийн боловсролын тухай ойлголтын талаар ойлгож авна. За энийг англиар literacy гэж байгаа. За тэгэхээр яагаад энийг ярих гэж байгаа гэхээр унших үйлийг, унших чадварыг ярихын тулд literacy гэдэг ойлголтыг ерөөсөө салгаж болдоггүй. Тэгэхээр энэний доор буюу энэний малгай доор унших чадварыг ярих нь маш чухал байдгаа гэсэн. За хоёрдугаарт мэдээж энэ дотроос салаалж аваад уншлага гэж юу вэ? Унших чадвар гэж юу вэ гэдэг талаар илүү ойлгож аавна. За дараа нь унших чадварын бүтэц шатлалын хувьд тийм ээ ямар бүтэцдээс дараалттай байдیں۔ Тэр талаар дэлгэрэнгүй ойлгож аавна. За хамгийн сүүлд уншууд сургах арга зүйн тоймын талаар тоомлон. За мөн энэ дээр бол илүү phonics гэдэг аргачлалыг бол өнөөдрийн сэдвийн хүрээнд хэдүүлээ тойрч ярих нэ. За тэгэхээр бичиг үсгийн боловсрал гэхлээр за та хэд бүгдээрээ мэдчихэж байгаа тийм ээ. За Homo sapiens буюу ухаант хүн гэж үүсээд бичиг үсэг ер нь бол саяхны хүн төрөлхтний бүтээл гэж яригддаг тийм ээ. Тэгэхээр энэ бол тиймч эртний бол биш. Гэхдээ эртний хүн төрөлхтөн бол одоо юу гэдэг ном сударт одоо тий анх гар бичмлэр дамжуулаад энэ дээрээ тулгуурлаад нэгээс нөгөөд хуулагдаж тэр дамжиж агаад дараа нь бол хэвлэж нийтлэх бол тийм технологи бол бий болгосон нь одоо өнөөдрийн хүртэлх бид нар одоо асар түргэн одоо хурцтай хөгжиж байгаа юм болцоог бол олгосон гэж үздэг. За энэ дээр энэ анхны та хэдийн бичвэрийг бол харж ийн энэ Гилгамешийн Месопотамийн одоо Месопотам дахь одоо туйлын бичвэр бол байж байна. За магадгүй та хэд бас гайхаж болох бах монголчууд бас хизэнээс эхлээд бас ном судар тийм ээ хэвлэж эхэлсэн гэдэг. Тэгэхээр энэ цаг үеэс холбоотой ер нь бол бичиг үсгийн боловсрол бол эхэлсэн гэж үздэг. За тэгэхээр хүний ангадагч хэл яриа бол ер нь юу бол аман болов бичгийн болов аман хэл яриа мөн. За амнаас өөр ер нь хэл ярианы байдаг болов. Дохио зангаа. За тэгэхээр хүний хэл ярианы үүслийг ярихдаа хамгийн түрүүнд бол дохио зангааг ярьдаг. Тэгээд араас нь амын тэгээд бичгийн гэх мэтээр болоо шатлсан маягаар явдаг гэсэн. За тэгэхээр өнөөдөр бол хэдүүлээ унших тухай ярих гэж байгаа учраас энэ бичиг үсгийн талаар болол суур ер нь бол мэдэх зайлшгүй шаардлагатай гэсэн. Өөрөөр хэлбэл тодорхой бичиг үсгийг тийм ээ ямар одоо юу гэдгийг дохио тэмдгээр тэмдэглэж байна. Тэрийг тайлж унших тухай асуудал цаана нь яригдж байна гэсэн үг. За тэгэхээр бид нар бүгдээрээ одоо бол мэдээж орчин үеийн нийгэмд амьдарч байгаа. За тэгэхээр энд бол бичиг үсгийн боловсрол бол маш чухал байр суурийг бол эзэлдэг. За бид нар бүгдээрээ мэднэ те ямарваа нэг одоо юу гэдгийг ажилд ороход ажлын анкет бүглөх. За эсвэл одоо юу гэдгийг эмэн дээр химийн эмийг хэрэглэх зааврыг унших ч үгүй юм уу. За эсвэл одоо сонгуульд оролцлоо гэхэд бас тэр сонгуулийн саналын хуудасны зааврыг унших, бүглэх гэх мэтэр тийм ээ. За эсвэл мөн гадаад хэлээр одоо юу гэдгийг ямарваа нэг мэдээлэл уншаад ойлгох. За тэрэндээ одоо бичих, өөрийгөө илэрхийлэх, ойлгох гэх мэтэр. За эсвэл одоо юу гэдгийг ингээ бичвэрэн одоо зар мэдээллийг бол бас уншиж тайлжиж өөрөөр хэлбэл
нийгэмдээ бүрэн бүтэн оролцох тэр үндэс маань бүрэлдэнэ гэсэн үг. За тэгэхээр энэ дээр бол ерөнхийдөө юу гэж хэлдэг вэ гэхээр бид нар бол энийг ялангуяа энэ орчин үеийн нийгэмд бол их дутуу үнэлдэг. Өөрөөр хэлбэл яг бичиг үсгийн боловсролын цар хүрээ ач холбогдлыг бол төдийлөн сайн үнэлдэггүй. Гэтэл бидний нийгмийг одоо хөгжүүлдэг, нийгмийн хөгжлийг тодорхойлдог хамгийн чухал үндэс нь болж идэг. Тэр дундаа мэдлэгийн, ажил хөдөлмөрийн, нийгмийн харилцааны болоод мөн ардчлалыг одоо бий болгох тулгуур багна юм а гэж үздэг. За энэ дээр нэг Америкийн нэгдсэн улсын шүүгч Эрик Клей гэх хүний хэлсэн ишлэлийг бол одоо яг энэ унших үйлийг судалдаг судлаачид маш их хишилдэг. За энэ нь юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр төр иргэн хоёрын харилцаа болгон бичиг үсгийн боловсролоос ихээхэн хамааралтай байдаг. Бичиг үсгийн боловсрол нь манай улсын төрийн үйл хэрэг. За үйл хэрэг гэдэг байгаа нь сонгуул, татвар, эрх зүйн систем гэдэг юм уу тий. Энэ суур үндэс нь болдог. Өөрөөр хэлбэл энэ боловсрол хэдий ч чинээ сайн байна, төдий чинээ тухайн улсын одоо төрийн үйл хэрэг чинээ өндөр байна гэж үздэг. Тэгэхээр бид нар бол боловсрал гэж яриад байгаа боловч энэний цаатах нь бол суур үндэс нь бол энэ literacy буюу бичиг үсгийн боловсрал бол байдаг бахнэ гэж ойлгож байна. Тэгэхээр энэ ганц хувь хүний хөгжилд нөлөөлөө зогсохгүй нийгмийн хөгжлийг тодорхойлох үндсэн ойлголт байдаг бахнэ. За тэгвэл Монгол улс энэ талын боловсрлоо ер нь хэр үнэлүүлсэн гэж бодож байна. Бид нар ер нь энэ олон улстай харьцуулахад бичиг үсгийн боловсрлоор ер нь ямар төвшөнд явж идэм бол ямар үнэлгээ хийлгэсэн бол та хэд мэдэх хүн байна уу? Бичиг үсгийн боловсролыг ер нь юугаар үнэлдэг юм бол Тухайн улс оронд бичний хүн бичиг үсгтэй гэдгээр нь тооцох уу? Тэгвэл манайх аваа өндөртөл орох байх та. Гадаад хэлний төвшөнгээр нь тайлбарлаар байна тийм ээ. За. Нэг үе чи манайх ч бүр бараг 100 хэдэн өг билүү 95 өг билүү 98 өг билүү бүгдээрээ уншиж бичдэг гэд ЮНЕСКО-гоос нэг хайшаагдаад ирдэг лүү гэлээ. За саяхан маань нэг сурагчдынхаа төвшөнд тийм ээ унших чадварын үнэлгээ хийлгүүлсэн тийм үү? Тэр талаар сонссон хүн байна уу? Сонссон. Нилээн тааруухан үзүүлэлт гарч тэгээд боловсролын яам энэ төр бас нэлээд жоохон зочилд орсон юм мэдээлэл байсан шүү дээ. Зочилд орсон мэдээлэл. Тэр юунд тухай үнэлүүлсэн юм бол уншиж ойлгох чадвараа үнэлүүлсэн баха. Хүүхдийн бага ангийн хүүхдүүд илүү ерхий боловсролын сургуулийн хүүхдүүд уншиж чадвар. Нэгээс 5 дугаар анги байсан уу? Юу гэсэн бэлээ? За уншиж ойлгох. Бичиг үсэг тайлагдалт бол нэг хэрэг. Гэхдээ бичиг үсгийн боловсролыг хамгийн чухал тодорхойлдог зүйл бол унших чадвар байдаг. За уншиж ойлгох чадвар тэр дундаа. За тэгэхээр PISA гэдэг олон улсын энэ одоо ялангуяа 15 настай суралцагчдын одоо суур мэдлэг, унших чадварыг үнэлдэг ийм жишг үнэлгээний ийм аргачлал бол байдаг. За тэгээ манай улс бол энэ өнгөрсөн жил анх удаага энэ үнэлгээнд бол хамрагдсан. За энэ дээр бол тэгээд манайх математик байгалийн ухаан дээр бол дундаж оноо авч ирсэн боловч унших чадварын хувьд бол маш сул оноо авсан. За энэ нь өөрөөр хэлбэл хөгжиж байгаа орнуудын дундч хүрээгүй. За мөн Азийн дунджаас ч доогуур тийм үнэлгээ авсан гэсэн үг. За тэгэхээр энэ бол зүгээр нэг одоо юу гэдэг хурдан унших тухай асуудал бол биш. За мөн эсвэл юу гэдэг тухайн одоо юу гэдэг текстийг ойлгоод зүгээр нэг асуултанд хариулаад бичих тухай бас асуудал бол биш. Тэгэхээр энэ бол бас маш нарийн асуудал бол байх нэ. За тэгвэл энэ талаар хэдүүлээ өнөөдөр ярина гэсэн үг. За манай улс ямар ч байсан нэг ийм төвшөндөө бол байгаа юм байна тийм ээ. Тэгэхээр яагаад энийг хүүхдүүдээс авдаг вэ гэхээр энэ хүүхдүүд маань
өсвөр насны хүүхдүүд маань хожуу нийгэмдээ гараад ажил хөдөлмөр эрхлэн тийм ээ. Тэгэхээр энэ дээрээ оролцоход энэ маань тэр оролцооны одоо чанарыг тодорхойлох суурь үзүүлэлт болдгоо гэж ойлгомжлоно гэсэн. За тэгэхээр унших чадвар энэ бичиг үсгийн боловсролыг ярихын тулд зайлшгүй энэ бичиг үсгийн нөлөөг болол ярьдаг. Тэгэхээр уус болгон бол өөр одоо үндэсний бичиг үсэг тэ болол байдгийг та бүгдээрээ мэднэ тийм ээ. За Аз руу болоод ирэнгүүд мэдээж Солонгосчууд, Хятадууд, Японууд өөрсдийн гэсэн одоо үндэсний бичгтэй байж гин. За илүү ханз зурлаган бичгээр тулгуурласан ийм бичгийн хэлбэртэй. За цаашаа мэдээж Европын орн болоод ирэнгүүд мэдээж авианы бичиг буюу цагаан толгой суурилсан маягаар бол бичиг үсгийн болол тэмдэглэдэг. За тэгвэл Монгол улс бол хоёр бичиг үсэгтэй тийм ээ. За нэгдүгээрх нь мэдээж бидний уламжлалт Монгол бичиг маань бол байна. За хоёрдугаарт нь бол Кирилл цагаан толгой буюу бидний сурч заншснаар бол авианы бичиг буюу энэ энтхийг Европын хэлний цагаан толгойн системтэй яг адил системийг ашиглаж байна гэж ойлгомжлоо. За тэгэхээр уншиж ойлгох чадварыг эзэмшүүлэхийн тулд цагаан толгойн зарчмыг эзэмшиж ойлгох нь бол унших чадварын суурь гэж үздэг. За би түрүүн хэлсэн Кирилл бичиг бол авианы бичиг. За монгол хэл дээр бол ямар аргачлал Монгол улсад ашиглаж байна гэхлээр илүү задлаг нийлэг аргыг бол ашигладаг. За би та хэдэд өмнө нэг цагаан толгой суралцахын онол арга зүй гэдэг нэг ном танилцуулж исэн тийм ээ. Бямб Цэрэн гээд хүний багшийг сургуулийн Монгол хэлний багш. За тэгэхээр энэ хүний ном бол та хэдийн баг ерөөсөө ширээний ном байх болов гэж боддог. Тэгэхээр энийг та хэд болж өгвөл бүгдээрээ авч сургалтандаа ашиглаасаа гэж бол үзэж хэлээ. За тэгэхээр энэ дээр монгол хэлний цагаан толгойг яаж заах уу, яаж эзэмшүүлэх үү, хүүхдэд ямар байдлаар авиаг таниулах уу, үсгийг таниулах уу, үсгийг холбуулах уу, үеийг холбуулах уу, таслуулах уу гэх мэтэр бүхий л аргачлалыг тогтсон монгол хэлний өөрийнх нь онцлог шинж чанарт тулгуурлаад системчилж өгсөн байдаг. Тэгэхээр энэ арга зүйтэй бас танилцаарай. За тэгэхээр мэдээж бол илүү авиан төвлөрнө. За тэгээд үсэг таниулж, уншуулж, бичүүл сургах гэх мэтэр бол явдгаа гэж ойлгомжлоо. За тэгэхээр энэ дээр хамгийн чухал зүйл бол монгол хэлний үсэг авианы харьцаа гэдэг зүйл байдаг. За тэгэхээр энэ англи хэлэн дээр ч гэсэн бусад хэлэн дээр ч гэсэн ер нь бол бас ялгаа байхгүй. За тэгээ миний энэ хэлээд байгаа phonics гэдэг өнөөдрийн ярих гэж байгаа аргачлал бол яг монголоор хэлэх юм бол үсэг авианы харьцааг зөв зүйтэй ойлгох, хэрэглэх тухай бол байдаг гэсэн үг. За тэгэхээр хэдүүлээ нэг жишээтэй танилцъя те илүү ойлгохын тулд тийм ээ. За монгол хэлэнд авиа тэмдэглэдэггүй үсгүүд гэж байдаг тийм ээ. За зөөлний тэмдэг, хатуугийн тэмдэг. За энэ бол Кирилл бичгээр тулгуурсан жишээ шүү. За хоёрдугаарт хоёр авиаг нэг үсгээр тэмдэглэсэн байдаг тийм ээ. За я, е, ё, ю гэд дуудахад цаана нь хоёр авиа явж идэг тийм үү? Нэг үсгээр бичигдэж байгаа, бичигдээд нэг үсгээр бичигдэж байгаа ч гэсэн дуудахаар хоёр авиа явж байна тийм ээ. За нэг үсгээр тэмдэглэсэн хоёр авиа бас байж болно. За энэ дээр илүү нөгөө гийгүүлэгч байна тий. Н, Г гэж дуудахад хоёр авиа сонсогдож байгаа. За дараа нь урт түгшгийн тэмдэглэгийг хоёр үсгээр нэг авиа тэмдэглэдгээс. За жишээлбэл А-г уртаагаар тэмдэглэж гин. Эсвэл А гэд дифтон гэж хэлдэг тийм ээ. Хос гişгээр тэмдэглэж чинь тийм ээ. За тэгэхээр энэ номноос дэлгэрүүлээд энийг яаж зөв зүйтэй таниулах вэ гэдэг бол маш чухал гэсэн үг. Тэгэхээр хүүхдийн унших чадварыг эзэмшүүлэх суурь нь бол энэ авиа, үсэг авианы харьцааг зөв ойлгуулахаас эхэлдэг гэж үздэг. За энэ ганц монгол хэлний тухайн асуудал бол биш. Бүхий л хэлэн дээр яригддаг суурь зарчмаа гэсэн үг. За тэгээд энэ аргачлалыг нь болохоор phonics гэж хэлээд байгаа. Өөрөөр хэлбэл энийг системтэйгээр
цагаан толгойг одоо хэрхэн яаж ажилтгийг нь заах. За мөн бичгийг бүрдүүлж байгаа тэр зураас өсгүүд эсвэл тэдгээр нь тухайн хэлний одоо авиалбрын тогтолцоонд буюу одоо би түрүү хэллээ ш нэг үсэг 2 авиагаар дуудагдж байгаа энэ үйл явцад хэрхэн ийм уялдаа холбоотой харилцаа холбоо хамааралтай байгааг ойлгуулах тухай асуудал явагдаж байгаа гэсэн. За хамгийн түрүүнд за хэдүүлээ өмнөх хичээлүүдээр ч гэсэн үзчихсэн. Ерөнхийдөө ялангуяа бага насны хүүхдийн хэл ярианы хөгжлийн суур хөгжил бол аман хэл ярианы хөгжил байдаг. Тэгэхээр унших чадварыг ярихын өмнө бол аман хэл ярианы хөгжил хэр сайн тавигдсан бэ гэдгээс шууд шалтгаалдаг гэсэн. Өөрөөр хэлбэл унших чадвар аман хэл ярианаас эхэлдэг гэсэн үг. За та хэд эндээс энэ схемийг харж байна тийм ээ. За эхлээд алим гээд үгийг хүүхд мэдээ зургийг хараад болол алим гээд хэлчихэж байна тийм ээ. За тэгвэл үсгээр тэмдэглэсэн байгааг хараад мэдээж үсгийг мэдэхгүй болвол алим гэж танихад болвол хэцүү тийм үү. За эсвэл одоо юу гэдгийг дуудлагын бас өмнө нь юусоо сонсож байгаагүй алим гэж сонсож байгаагүй болвол бас юу билээ гэж төөрдөг тийм ээ. За тэгэхээр энэ дээр унших чадварын тухайд ярих гэж байгаа тохиолдолд үсгийн асуудал орж ирдэг байна. Авиалбрын асуудал орж ирдэг байна. За тэгээд тэрнээс цаашлаад утгын асуудал яригддаг байна гэсэн үг. За тэгэхээр энэ дээр би түрүүн хэлсэн тийм ээ. Ярианы хэл буюу хүүхдийн аман хэл ярианы хөгжил хэдий чинээ сайн байна, төдий чинээ хожуу одоо хүүхдийн унших, бичих чадварыг тодорхойлох суур үндэс болдгоо гэж үздэг. Өөрөөр хэлбэл хүүхдийн үгийн сан хэр байсан, дүрм ойлгож байгаа байдал нь хэр байгаа, эсвэл юм хүүрнийд ярих чадвар хэр байгаа гэдэг хожуу тухайн хүүхдийг одоо альфа текст унших, тэрийг ойлгох тэр чадварыг шууд тодорхойлох үндэс нь болдгоо гэсэн үг. За тэгэхээр унших чадвар бол хамгийн түрүүнд энэ авиалбар болон утга зүй мэдлэгийн хүрсэн дээр суурилна гэж үздэг. Өөрөөр хэлбэл тэр үгийг сонсоод ойлгож байгаа тэр авиаг таньж байгаа байдал, за тэрийг ойлгож байгаа тэр утгын мэдлэг хоёр дээр суурилж үсгийг зөв таних, зөв дуудах тэр мэдлэгийг эзэмшнэ гэж бол үздэг гэсэн үг. За тэгэхээр хүүхэд юу гэдгийг тухайн үгийн авиаг сайн танихгүй, утгыг сайн мэдэхгүй болвол хожуу болвол унших чадвар болвол сул байх магадaltaй гэдгийг бол эндээс ойлгож болох нэ. За хэдүүлээ энэ жишээг үзье. За энэ ийм текст байлаа. Хүүхэд 1-р ангийн хүүхэд байя гэж бодъё. За тэгвэл энэ 1-р ангийн хүүхэд энийг уншиж гинэ гэж бодъё. За тэгвэл энэ дээр 1-р ангийн хүүхэд за 2-р анги үсгээ ингээд таниад үзээд дууссан хүүхэд уншаад энийг уншиж гинэ гэж бодъё. Энэ хүүхэд дээр юу н ямар асуудал тулгарх бол за энэ өгүүлбэрийг уншиж ойлгохын тулд энэ хүүхдэд одоо яг юу одоо тархиндаа хийх бол гэж бодож байна. Мэлхий. Тэгээд унтж байгаа мэлхий. Тийм л юм авах хаа. За энийг бол 6 настай хүүхэд хэлсэн би ярианаас нь бол тастаад авцсан байна тий. За энийг 2-р ангийн хүүхэд гэж бодъё тий. Ойлгох чадвар илүү сайн байх баха өгүүлбэрийнхээ утгыг ойлгох чадвар. Ойлгох чадвар сайн байх уу тий. За тэгэхээр хэдүүлээ энийг нэгээр наваад үзье. За эхний ээлжинд юу болох вэ? Ямар процесс өрнөдөг вэ гэхлээр за мэдээж эхлээд нүдэн баримжаагаар юу болоод байгаа талаар төсөөл үүсч эхэлдэг тархинд задлал хийж эхэлнэ гэсэн үг тий. Хараад. За мэдээж түрүүнийхтэй бид нар анхны дасгал ажил дээр хийсэн тэр дасгалын дагуу бас яг ялгаа байхгүй үсгийн байрлалыг хүүхд анхаарч
эхэлдэг. За дараа нь бол бүтээврийг бол ялах маягаар бол явдаг. Хэдий хүүхэд бүтээвэр гэж мэдэхгүй ч гэсэн энэ дээр бол үеэр тасалт юм уу те нэг иймэрхүү мэдлгүүд бол ард нь явж идэх гэсэн үг. Тэгэхээр энийг бол багш нөгөө заахдаа яг энэний тулгуурлаж заавал маш үр дүнтэй байдгаа гэж үздэг. За дараа нь тухайн үгийн утгыг ойлгож чинь үгүй юу гэдэг. За эргэлзээтэй үг гараад ирвэл тэрийг яаж шинжлэх үү, яаж задлах уу, яаж ойлгох уу гэдэг асуудал. За өгүүлбэр хилэнгүүд мэдээж ямар нэг шалтгаанд холбоо бие хэсгийг бол анзаарна. За мэдээж одоо энэс магадгүй хэцүү өгүүлбэр байлаа гэж бодох. Эсвэл энэ өгүүлбэрийг ойлгохгүй байлаа гэхэд тухайн хүүхдэд суур мэдлэг дүгнэх чадвараа ашиглах. Тэр чадвар бол бас маш чухал. За би жишээлбэл одоо юу гэдэг Сүхбаатар аймаг руу явж агаад 4-5 настай хүүхдэд яг мэлхийний зураг үзүүлэхэд мэлхий гэж бараг бол танихгүй байсан. Тэгэхээр мэлхий бол амьдралдаа ерөөсөө харж байгаагүй хүүхэд бол тэр одоо юу гэдэг суур мэдлэг бол сул байна гэсэн үг юм тий. За мэдээж энийг уншиж байхад хүнд working memory буюу ажиллаж байгаа ой тогтоолт гэдэг зүйл ажилдаг. Тэгэхээр тэрийгэ хооронд нь хэр ингээд зохицуулж чадчих байгаа вэ гэдэг тухайн өгүүлбэрийг ойлгоход их чухал үүрэгтэй гэсэн үг. За хамгийн сүүлд мэдээж нүдний хөдөлгөөн бас орж ирдэг. Өөрөөр хэлбэл нүдний хөдөлгөөнөөр дамжуулаад хүүхэд хэр тухайн үгэн дээр анхаарал өгч ийн, хэр бүтнээр нь өгүүлбэрийг уншиж чадчих ийн, хэр буцаад үгээ буцаж унших тий эсвэл ингээ хоошоо нь таамаглаж унших тэр үйл явц зөвлөж ийн вэ гэдэг ийм процессыг бол явдаг бахнэ. За тэгэхээр унших үеийн ард ийм олон үйл явцууд өрнөдөг байх нэ гэж бол үзэж болох нь. Тэгэхээр энэ ганц зөв дуудах тухай асуудал биш, зөв хурдан унших тухай асуудал бас биш байх нэ гэсэн. За тэгээ унших чадварыг ярихын тулд мэдээж энэ бол бидний ярианы хэлнээс маш их ялгаатай. За тэгээд хүмүүст бол унших чадвар бол аяандаа ерөөсө хөгждөггүй гэж бол үздэг. Өөрөөр хэлбэл энийг тогтсон аргачлалаар заах зааварчилгаагаар чиглүүлэх маягаар бол сургадаг ур чадвараа гэж үздэг. За мөн тухайн хүнээс бас зайлшгүй одоо мэрэлт дадлах сургалтыг бол шаарддаг гэж бол үздэг. За уншуулж мэдээж сургахад бол маш олон салбарын одоо үндсэн дээр энийг бол боловсруулж гаргаж ирдэг. За тэгэхээр энэ ганц магадгүй одоо хэлний тухай, хэл шинжлэлийн тухай бол асуудал ерөөсөө биш. Сэтгэл зүй сурганы тухай бол шинжлэх ухаанууд хамтарч ийм боловсруулдаг ийм асуудал байна. За унших чадварыг ямар ч хэлнээс хамааран болвол үл харгалзан тий үнэлэх бол боломжтой байдаг. Тэгээ хэдий ч нэ сайн одоо тэр үнэлгээний аргачлал тухайн улсад тогтсон байна. Төдий ч нэ унших чадварыг үнэлж сайжруулах, за мөн багшийн заах аргыг сайжруулах боломж нэмэгдэнэ гэж бол үздэг. За унших үеийн судалгаа бол ер нь бол яг шинжлэх ухаанд 100 гаруй жил болол хийгдэж байгаа гэж бол үздэг. За тэгээд ер нь бол тарих судлал, сэтгэл судлалын шинжлэх ухаанд бол хамгийн их судлагдсан асуудал гэж бол томьёолдог. За тэгээд ер нь бол судлаачид унших үеийн талаар нэгдсэн ийм зөвшөлтсөлтэй болсон төдийгүй сургалтад ер нь яавал илүү үр дүнтэй ашиглах, ямар аргачлалуудыг практик дээр ашиглавал илүү үр дүнтэй байдаг талаар бол нэлээд олон төвчлийг бол гаргасан байдаг. За унших чадварын бүтэц шатлал гэж зүйл байна. За бид нар мэдээж хүүхдийн нас сэтгэхүүн онцлог тийм ээ хөгжлийн онцлогоос шалтгаалаад өөрөөр хэлбэл энэ шатлсан хэлбэрээр бол хөгждгөө гэж үздэг. За тэгэхээр хүүхд бага настай байх тусам энэ доотлын үг таних гэдэг хэсэг дээр илүүтэй төвлөрдгөө гэж үздэг. Өөрөөр хэлбэл үгээ таних чадвар хэр байгаа, цагаан толгоон зарчим, үсэг авианы холбоосыг хэр сайн ойлгож байгаа, үеэр хэр тасалж чадж байгаа, тухайн авиалбарыг хэр ойлгож анзаарч чадж байгаа гэх мэтээр ялгаж чадж байгаа гэх мэтээр энэ бол унших чадварын суурина гэж бол үздэг.
За энэ дээр суурлаад дээшээ хэлхийг ойлгох буюу янз бүрийн нөхцөл байдалд хэрхэн яаж ашиглах тухай. За мөн энийгээ зүгээр дамжуулан унших чадвараа хэрхэн яаж хөгжүүлэх тухай асуудлыг бол ярьдаг. За энд бол нэгдүгээрт нь мэдээж суур мэдлэг бол орж ирнэ. За суур мэдлэг гэхээр за магадгүй одоо 15 настай хүүхдийн суур мэдлэг гэхэд нэлээд бас тодорхой хэмжээний дэвсгэр бол сайтай байдаг гэж бол үздэг тийм ээ. Янз бүрийн төрлийн одоо хичээлүүд үзээд тодорхой хэмжээнд суур мэдлэг бол хангалттай хэмжээнд бол бэлдсэн байна гэж үздэг тийм. За дан ганц хичээлээр төдийгүй тухайн одоо мөн одоо амьдралын туршлагаас бас илүүтэй хамаарна. За мөн үгийн сан орж ирнэ. За тэгэхээр энэ дээр үгийн сан гэхлээр болвол тухайн хүүхдийн мэдээж үгийн сангийн нөөцөөс гадна тухайн нэг үгийг одоо олон утгатай байлаа гэхэд хэр яаж хэрэгжилж байгаа нь тий үгийн шилжсэн утгаар нь яаж хэрэгжилж байгаа. За үгийн одоо юу гэдгийг эсрэг болон ижил утгаар нь яаж хэрэглэж байгаа нь тий. За эсвэл одоо юу гэдгийг хуучирсан үгийг яаж ашигладаг ч гэдэг юм уу тийм ээ. Эсвэл одоо шинэ нэр томьёог яаж хэрэглэдэг тэр болгон энэ үгийн санд бол ордгоо гэсэн. За дараа нь хилцүүн байгуулалтын асуудал орж ирдэг. За хилцүүн байгуулалт гэхээр нэлээд нарийн чадвар шаардна. Энэ дээр тухайн өгүүлбэрийн бүтцийг хэр зөв ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл үгийн дараалал тийм ээ. Тэр өгүүлбэрийн одоо захирагдах тэр дүрмийг хэр зөв ойлгож байгаа тийм ээ. Тэр асуудал орж ирнэ. За мөн мэдээж үгийн хувилгалын асуудал буюу үг зүйн мэдлэг бас маш хүчтэй орж ирнэ. Нэг үгийг хэдэн янзаар ингээд хувилгаж болдог тийм ээ. Тэр дагаврын мэдлэг, тэр нөхцөлийн мэдлэг тэр олон янзын хувилгалуудын мэдлэг бол энэ дээр өөрөөр хэлбэл дүрмийн мэдлэг маш чухал байр суурьтай орж ирдэг гэсэн. За дараа нь энэ дээрээ суурлаад энэ хэлний мэдлэгээ ашиглаад яаж эргэцүүлж чадчихаа. Хэрхэн яаж дүгнж чадчихаа гэдэг энэ чадвар бол орж ирдэг. За хамгийн сүүлд нь бол за энэ дээр literacy гэж нэрлсэн байсан. Бас өөрөөр хэлбэл бас уран зохиол орж ирнэ. Өөрөөр хэлбэл тэр уран зохиолын олон төрлийн жанруудыг хэр сайн мэддэг. Мөн одоо юу гэдгийг хэвлэмэл тэр болон одоо юу гэдгийг тэр эртний тийм гар бичмлүүдийг тэр ойлгох чадвар гэх мэтээр юм нарийн орж ирдэг. За энэ болгон маань өөрөөр хэлбэл унших чадварын тэр цар хүрээ бүтэц шатлалыг бол тодорхойлно гэж үздэг. Тэгэхээр энэ хоёр бол өөр хоорондоо бол маш уялдаатай байна. Тэгэхээр та хэд энэ нэг юм гинжин холбооноснаас бол харж байна тийм ээ. Тэгэхээр энэ бол маш бие биенээсээ уялдаа хамааралтай байх нь. Гэхдээ хүүхдийн унших чадварын суурь бол энэ үг таних гэдэг энэ гурван процессоос бол суурь нь бол тавигддаг гэж үздэг. Тэгэхээр энийг хэдий ч нэ сайн тавина. Дээшээ тэр унших чадварын бусад нарийн чадваруудыг хөгжүүлэх суурь үндэс болтгоо гэж бол ойлгож байна. За тэгэхээр унших чадвар би түрүү хэлсэн тийм маш зохион байгуулалттай, системтэй арга аргачлалаар дамжуулж хөгждөг. За мөн тухайн хүнээс бас маш их хичээл зүтгэл мэрилж шаарддаг ийм онцлогтой чадвар хар аяндаас сурдаг зүйл бол биш ээ гэдгсэн тийм. Тэгэхээр та хэд ч гэсэн одоо тодорхой хэмжээнд одоо хүртэл бол унших чадвараа би бол хөгжүүлж байгаа гэж бодож байна. Миний хувьд ч гэсэн одоо жишээлбэл их сургууль төгсөөд тийм ээ одоо ингээд агсан төвшөнд суралцаад явхад академик текстүүд одоо хүртэл зарим нэг нь бол ойлгоход бол төвөгтэй байдаг. Шинэ үг гарч ирнэ. Шинэ өгүүлбэрийн эргэлзээтэй одоо бүтэц одоо юу гэдэг үгийн нийлэмжүүд гарч ирдэг гэх мэтэр бол маш их болон асуудал тулгардаг. Тэгэхээр унших чадвар бол бас маш их хугацаа шаарддаг. Хөгжүүлэхэд хугацаа шаарддаг ийм онцлогтой авах нэ. За тэгэхээр судалгаагаар бол үзэхдээ унших чадрыг өндөр түвшинд хөгжүүлье, хүргье гэхэд бол дор хаяж 10 жил шаарддаг гэж бол үздэг. Тэгэхээр энэ 10 жилийг магадгүй 1-р ангиас нь хэдий ч нэ системтэйгээр одоо олгож чадна. Төдий ч нэ хожуу бол агсан төвшөнд тухайн хүний одоо унших тэр чадварын
болол тодорхойлох боломжтой гэж болол үздэг. За уншуулт сургах арга зүйн хувьд бол за бас яг ялгаа авахгүй сүүлийн яг 100 жилгээ би хийсэн энэ 100 жил дээр бол судлаачдын донд бол маш их юм маргаан болол өрнөсөн байдаг. Өөрөөр хэлбэл маш олон ийм аргачлалуудыг бол гаргаж ирсэн байдаг гэсэн. За энэ донд бол мэдээж бидний яриад байгаа юм phonics буюу одоо энэ үсэг авианы харьцааны аргачлал. За мөн энэ whole language буюу хэлийг бүтнээр нь ойлгох тийм ээ. Өөрөөр хэлбэл тастаж ойлгохгүй бүтнээр нь бол авч үзэж одоо унших чадварыг хөгжүүлнэ. За мөн одоо энэ тэнцвэртэй бичиг үсгийн боловсрол эсвэл одоо тэнцвэртэй унших арга зүй эдэр гэсэн ийм ойлголт байна, аргачлал байна. За өөрөөр хэлбэл аль нэг чадварыг тийм ээ одоо юу гэдэг юм хүний нөгөө үндсэн дөрвөн сурах одоо чадварууд байгаа шүү дээ. Ярих, сонсох, унших, бичих гэх мэтийг аль нэгний тэнцвэртэйгээр хөгжүүлнэ гэдэг тэр чадвар. Тэр аргачлалаа гэсэн үг. За мөн утга суурилсан аргачлал гэж бол байна. Өөрөөр хэлбэл илүү утга руу чиглүүлсэн, утга руу хөтөлсөн тийм уншлагын арга техникүүд бол байна. За гэхдээ энэ аргачлалуудын хамгийн эцсийн зорилго бол ерөөсөө уншсан зүйлийг нь сайтар ойлгуулах руу дандаа чиглүүлж идэг гэсэн үг. За тэгэхээр бид нар бол өнөөдөр бол энэ дотроос phonics гэдэг аргачлалыг бол ярьж байгаа тийм ээ. Тэгэхээр бусад аргачлалыг бол ярихгүй гэсэн үг. За яагаад би phonics гэдэг аргачлалыг ингээд тастаж аваад ярьваа гэхлээр бид нар бол бага насны хүүхдийн хэл ярианы хөгжил гэдэг сэдвийн хүрээнд ярилцж байгаа. За тэгэхээр хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжихийн тулд би түрүү энэ дээр үзүүлсэн тийм ээ. Хүүхдийн унших чадварын хамгийн үндэс бол энэ үгээ таних чадвар, цагаан толгойн зарчмыг ойлгох чадвар, үсэг авианы холбоос үе авиалбарыг ойлгох энэ чадварууд бол ордгоо гэх. Тэгэхээр энийг гол эзэмшүүлж байгаа тэр суур үндэс нь бол phonics гэдэг аргачлал явж идэг гэсэн үг. За тэгэхээр сүүлийн үед бол энэ phonics гэдэг аргачлалыг ялангуяа хөгжилтэй орнууд бол маш эрчимтэй бол хэрэглэж байгаа. За эндийн хамгийн одоо сайн хэрэгжүүлж байгаа улс орн бол Англи улс орн байна. За phonics аргачлалыг бүр үнэлгээний хамт хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл хүүхдийг одоо preschool-ийн өмнө буюу сургуулийн өмнөх насны үед нь үнэлдэг. За мөн сургууль орсны дараа нь тий 1-р ангид нь 2-р ангид нь бас ийм үнэлдэг, жил болгон одоо скрин хийдэг, үнэлгээ хийдэг, тэргээрээ дамжуулж одоо заахаргаа сайжруулдаг тий ийм систем бол аль хэдийн тогтцсон жишг улс гэж бол үздэг. За Шотландгийн улсын хувьд бол олон талт бол аргачлалыг ашигладаг. Ганц phonics гэхгүй түрүүний тэр бүхэл хэл эсвэл одоо тэнцвэртэй бичиг үсгийн боловсрол гэх мэтийг бол боловсролын бодлогодоо тусгаж бол ажилладаг. За Австрали улсын хувьд бол бас олон талт аргачлалыг ашигладаг. Гэхдээ phonics-ийг бол бас туршилтаар ашиглаж байгаа ийм төр зурагтай байна. За Америкийн хувьд бол phonics-ийг ингээд суур боловсролын бодлогод нь хэрэгжүүлэхээр тусгасан ч гэсэн мужууд нь бол заавал хэрэгжүүлэхээр бол хуульчлаагүй. Гэхдээ багш нарыг бол аль өөрсдөө чөлөөтэй сонгох маягаар бол явдаг юм билээ. За Шинэ Зеландийн хувьд бол илүү утга суурилсан аргачлалыг бол ашиглаж байгаа ийм байдалтай бол байна. За тэгэхээр бид нар эргээд нэг харангууд Монгол улсад бас үнэхээр бас энэ бүр бага наснаас нь тий. За мөн бага сургуулийн түвшинд хүүхдийн энэ унших бичиг үсгийн боловсролд нь юу н анхаарч байгаа ийм зүйлс байгаа юу үгүй юу гэвэл би одоогоор бол бас сайн мэдэхгүй байна. За тэгэхээр энд би түрүү хэллээ унших үйл гэдэг бол хараа янда хөгждөг ийм чадвар бол биш. За энийг бол заашгүй системтэй заахад зүгээр сургадаг ийм онцлогтой гэд хэлсэн тий. За тэгэхээр энэ дээр ийм судалгааг бол Англид бол хийсэн байдаг. Сэтгэл судлал энийг заавал болох юм уу эсвэл хувь хүн тийм ээ хүүхэд өөрөө нээж илрүүлээд сурах нь үр дүнтэй байд юм уу гэдгийг судлаж бол гаргасан байдаг. За мөн нөгөө талаасаа үсэг авианы харьцааг нь эхэлж ойлгох нь чухал юм уу эсвэл үсгээс утга шилжсэн маягаар ойлгох нь чухал юм уу эсвэл аль аль нэг нь хэрэглэх нь чухал юм уу гэдэг бас судалгааг хийсэн байдаг.
За энэ дээр бол судлаачд юу гэж хэлдэг вэ гэхээр хүүхдэд үсэг авианы харьцааг ойлгосон тэр суур мэдлэг байхгүй бол утгачлан унших чадамж бол сул байна гэж болоод үздэг. За тэгээд түрүүн би тэн дээр бас нөгөө хамгийн ихний нэг тархины судалгааг дуртах гэж байгаа мартчихэж. За тэн дээр яадгүй гэхээр хүүхдийн тархи бол юмыг одоо задлах, шинжлэх, тийм ээ боловсруулах тэр чадвар бол нэлээд хожуу ингэж динамик маягаар хөгждөг учраас эхний ээлж нь үсэг авианы харьцааг нүдэн баримжаагаараа ойлгож ухаарах нь бол суур үндэс нь болдгоо гэж бол үздэг. Тэгэхээр тэрийг нь ойлгохгүй чи утгыг ойлгооч гэдэг ингэх тусам хүүхдэд танин мэдхийн хувьд ачаалттай болно гэж бол үздэг байна. Тэгэхээр энэ бол нэг тийм хүүхдэд шууд одоо утгаар хүчлэх бол тийм таатай аргачлал болоод бишээ гэж бол үздэг. За тэгээ би түрүүн хэлсэн Англи улсад phonics гэдэг аргачлалыг болвол зайлшгүй байдлаар ашигладаг гэд хэлсэн. За тэгэхээр энийг болвол жил болгон бас үнэлгээ хийгээд арга зүгээ багш нарыг арга зүгээ сайжруулахад нь бол туслах маягаар бол хийдэг юм билээ. За ямар маягаар хийдэг вэ гэхээр чанга дуугаар унших тестийг 1-р ангийн төгсгөлд нь бол зайлшгүй авдаг юм билээ. За энэ дээр ямар даалгавар тест хийлгдэг вэ гэхээр 20 үг өгөө. Тэр 20 үг нь нэг багандаа 20 одоо утга бүхий үг буюу одоо утгатай үгсэд. За нөгөө баганд нь болохоор ямар ч утга илэрхийлэхгүй зохиомл тийм үгсүүдийг ялгах тийм даалгавар бол өгдөг. За жишээ нь энэ дээр би жишээ харуулчлаа. In, ought, at, verb, beg, ask гэх мэтээр тийм ээ. Тэгэхээр энийг хэр зөв таньж ялгаж ийн вэ гэдэг ийм даалгавар бол өгдөгөө гэсэн. За тэгэхээр ийм скрин хийгээд ямар үр дүн гарсан бэ гэхээр өөрөөр хэлбэл хүүхдийн энэ phonics screen хийх тусам одоо энэ хүүхдийн унших чадварыг сайжруулж байгаа энэ үр дүн бол жил ахих тусам бол сайжирч исэн гэсэн ийм үр дүн гарч ирсэн. Тэгэхээр энийг хэдий чинээ багт нь анхаарад багт нь зөв зүйтэй системтэй маягаар зааж сургана. Төдий чинээ бол хоошоох ангид бол хүүхдэд унших чадварыг нь бол хөгжүүлэх суурь нь болно гэж бол үзээд байгаа. За мөн энэ phonics-ийн үнэлгээг бас энэ олон улсын уншлагын үнэлгээний аргачлал буюу PIRL гэдэг аргачлалтай харьцуулсан ийм судалгааг болоод хийсэн байдаг. За тэгэхээр энэ судалгааг хийгээд энэ дотроос одоо юу гэдэг хамгийн чухал хүчин зүйл юу байна вэ гэдгийг бол бас илрүүлж гаргасан байдаг. За бид нар бодохдоо ядуурлал бид нар нөлөөлөөд ядуурлал гэдэг юм уу эсвэл нийгмийн одоо сул дорой хөгжлөл хүүхдийн одоо энэ одоо хөгжил боловсролд бол маш сөргөөр нөлөөлөд байна. За ялангуяа энэ унших үйлд одоо юу гэдэг сөргөөр нөлөөлж байна гэж бодож исэн боловч энэ дотроос энэ phonics гэдэг одоо аргачлалаар дамжуулж үнэлэх нь хамгийн одоо хүчтэй одоо таамаглах хүчин зүйл нь болж исэн гэж үздэг. За энэ нь ямар хүчин зүйлсээс илүү хүчтэй байсан бэ гэхээр тухайн одоо гэрт байгаа номууд бол тийм ч одоо чухал нөлөөтэй болов биш. Эсвэл нийгмийн халамжийг яаж авч байгаа үг нь бол тийм нөлөөтэй биш. Интернет байгаа хэсэг бол тийм хүчтэй бол нөлөөтэй биш. За мөн хүүхдийн сурлага ямар байх нь бол бас тийм хүчтэй нөлөөтэй биш. Бас нас хүйс яс үндэс тухайн одоо юу гэдэг гэр бүлийн эдийн засгийн чадамж идэр бол ямар байх нь бол тийм ч бас нөлөөтэй биш гэдгийг бол гаргасан. Өөрөөр хэлбэл тухайн хүүхэд яг уншлагын хувьд тэр үсэг авианы харьцаагаа хэр зөв ойлгож байгаа тэрүүгээрээ дамжуулаад үгийг хэр уншиж тайлж байгаа ойлгож байгаа тэр чадвар гэдэг бол энэ хүчин зүйлсээс илүү одоо уншлагын үнэлгээг таамаглах хүчин зүйл болж өгч исэн гэж энэ судалгаа бол үзсэн байна. За тэгэхээр унших чадвар дахь phonics-ийн гүйцэтгэх үүрэг ямар вэ гэхээр би түрүү хэлсэн. Мэдээж бичигдсэн хэлний код буюу үсгийг танд бичвэрт хандах тэр боломжийг бол олгож байгаа. Монгол хэлэнд бол мэдээж энэ крит үсгийг бол олгож байна. За унших туршлага буюу хэдий чинээ эрт эхлүүлнэ төдий чинээ тухайн хүүхдэд өөрийгөө илэрхийлэх боломжийг бол
бий болгодог гэсэн. За тийм ч учраас одоо юу гэдэг эцэг эхчүүдийг хүүхдтэйгээ их унших хэрэгтэй, цуг ном унших хэрэгтэй, хүүхдтэй одоо юу гэдэг түргэн хэллэг зүг сэдрэнгээд сайн хэлж хүүхдийн хэл яриаг нь дэмжих хэрэгтэй гэх мэтээр бидний нийгэмд байдаг нийтлэг ойлголтууд байдаг тийм. Тэгэхээр энэний ард бол ийм зүйлүүд яригддаг байна. За дараа нь мэдээж хүүхдэд яаж сургаж байгаа тэр арга зүй мөн тухайн хүүхдийн сэтгэл сонирхол тийм ээ нас сэтгэхүйд тохирсон уншлагын материал гэдэг бол бүгдээрээ чухал байдлаар бол орж ирнэ гэсэн. Тухайн хүүхдийн нас сэтгэхүйд нь тохироогүй эсвэл сонирхлыг нь татахгүй тийм текстүүд өгөх, тийм уншлагын материалаар хүүхдэд заагаад ах юм бол тэр сургалт бас үр дүнгүй болох эрсдэлтэй гэж ойлгож байна. За тэгэхээр бид нар бол сая энэ авиа үсэг хоёрын харьцааг бол илүүтэй түлхүү ярьлаа тий. За дараагийн нэг чухал одоо энэ фоникс аргачлалын хүрээнд ярьдаг зүйл бол авианаас утга чиглэсэн уншлага гэдэг зүйл яригддаг. За энд бол энэ үгзүүн мэдлэг маш чухал гэж үздэг. Өөрөөр хэлбэл тэр үгсийн хувьлал. Тэгэхээр бид нар бодохдоо юу гэдэг тухайн үсгийг хэр зөв таньж байгаа, эсвэл үсгийг байрлалыг хэр зөв ойлгож байгаа, үеэр хэр тасалж байгаа эдрийг мэдээж чухал. Гэхдээ энэний ард бас тэр үгсийг яаж хувилгаж байгаа тэр процесс бас хүүхдийн уншлагт мөн уншлагын чадварт чухал нөлөө үзүүлнэ гэж үздэг. За тэгэхээр монгол хэл бол мэдээж бас одоо юу гэдэг үгзийн хувьд нэлээд төвөгтэй, маш олон залгуур, дагавар нөхцөл авдаг ийм онцлогтой хэл. За тэгэхээр энэ болгоныг хүүхдээр задлуулж үг бүтээлгэж тэрийг нь уншуулж сургах нь хүүхдийн унших чадварыг дэмжихэд маш ач холбогдолтой гэж бол үздэг. За англи хэлэн дээр ч мөн ялгаа байхгүй. За англи хэлэн дээр сургуулийн өмнөх боловсролын багш нар болон бага ангийн багш нар ямар арга ашигладаг вэ гэхээр хүүхдийг уншуулж сургахад энэ морфологи буюу үгийн ийм задлалыг за тэр дундаа энэ үгийн одоо prefix гэж ярьдаг тийм ээ угтуур. За мөн дагавруудыг за нөхцлүүдийг ингээд салгаж ялгаад тогтоолгоод үг ингээ хувилгаж сургадаг ийм тоглоомууд тоглоулдаг. Тэгэхээр бид нар ч гэсэн ийм маягаар хүүхдийн уншлагын чадварт бол бэлдэж болох нэ гэсэн үг. За энийг болохоор авианаас утга чиглэсэн буюу хүүхэд хэдий чиний энэ үгзийн үгсийн хувиллуудыг зөв ялгаж салгаж ойлгоно. Төдий чиний тухайн үгийг ойлгох чадвар бол эрчимтэй нэмэгдэнэ гэж бол үздэг. За ингээд томорч явж байгаад үгнээс өгүүлбэр болоод их бичвэрлүү бол яваад эхэлдэг. За мэдээж бичвэр текст ойлгоно гэдэг бол өөрөө маш хэцүү даалгавар тийм ээ. За магадгүй одоо энийг юу гэдэг 3 дугаар ангийн 4 дугаар ангийн хүүхдэд ийм текст өглөө. За энэ бол 9 дугаар ангийн хүүхдийн унших, ойлгох текстийн жишээ шүү. За өглөө гэхэд тухайн хүүхдэд ямар асуудал гарах вэ гэхлээр за мэдээж хэр үгээ чөлөөтэй таньж байгаа гэдэг бол маш чухал чадвар. Өөрөөр хэлбэл тухайн үгийн утгыг хэр зөв ойлгож байна вэ гэдэг тийм. За үгийн утгаа ойлгохгүй бол тухайн одоо өгүүлбэрийн санааг эсвэл одоо юу гэдэг тодорхой нэг доголь мөр ихийн санааг бас ойлгоход бас төдийлөн хэцүү болж эхэлнэ гэсэн. За тэгэхээр мэдээж текст бол бичгийн хэл. Тэгэхээр ярианы хэлнээс бол маш хэцүү. Өөрөөр хэлбэл үгийн сан бол илүү баялаг байдаг. За мөн өгүүлбэрийн бүтц бол нэлээд одоо төвөгтэй болж эхэлдэг. Нийлмэл хавсарсан өгүүлбэрүүд их ашиглаад эхэлдэг, тийм ээ. За цэг таслалаар бас үгийн утга өөрчлөгдөх одоо юу гэдэг ихийн санаа өөрчлөгдөх бас боломж бол бас байдаг. За гэх мэтэр бол нэлээд ялгаатай зүйлс бол гарч ирж байна тий. За тэгэхээр энд мэдээж юу чухал вэ гэхлээр үгийн баялаг чухал, суур мэдлэг чухал. За мөн тухайн хэлний орчны туршлага болвол чухал гэсэн үг. Тэгэхээр янз бүрийн нөхцөл ямар байдлаар хэлийг ашиглаж байна гэдэг тэр туршлага бол чухал нөлөөтэй байна гэсэн. За ингээд дүгнэх юм бол өнөөдрийн хичээлийг хэдүүлээд дүгнэх юм бол за энэ схемийг бүр маш сайн ойлгосон байх гэж найдаж байна. За тэгэхээр унших чадвар гэдэг бол аман хэлнээс эхэлнэ гэж би хамгийн эхний слайд дээр бол та хэд ярьсан. Тэгэхээр аман хэлний чадвар
Хэдий чиний сайн байна, төдий чиний хүүхдийн хожуу унших чадварыг таамаглах чухал хүчин зүйл болдог гэсэн үг. За дараа нь мэдээж үсэг авианы харьцаа буюу тэр phonics-ийг цэгцтэй эзэмшүүлснээр хүүхдийн унших чадварын хөгжлийг суураас нь үр дүнтэйгээр дэмжиж болж байна. Тэгэхээр энэ талын ойлголт мэдлэг хэдий чиний одоо юу гэдэг баг байна. За мөн замбраагүй байна. Төдий чиний хүүхд хоошоо болвол тэр унших замаа цаашлаад бичих тэр чадвар бол бас сул болж эхэлдэг гэсэн. За мэдээж болвол хэлж байгаа тий юу унших чадвар болвол текстийн тухай асуудал. За тэгэхээр их буюу текстэд хэдий чиний ойр байлган төдий чиний бас уншиж ойлгох чадвар сайжирч үгийн баялаг нэмэгдэх нэ гэсэн. Тэгэхээр энэ гурван зүйл бол одоо өнөөдрийн бидний хичээлээс ойлгож авсан зүйлс бол байх нэ. За тэгэхээр мэдээж энэ дээр магадгүй бид юу хийх хэрэгтэй вэ гэдэг асуулт бол гарч ирж байгаа. За тэгэхээр манай улсад бол одоо бас яг энэ өндөр хөгжилтэй орнууд шиг тийм ээ. За одоо яг энэ унших гэдэг энэ хүний танин мэдэх үйлийг тусад нь одоо ингэж авч судлаад хүүхдийн унших үйлийг сайжруулах чиглэлээр судалгаа хийгээд тийм ээ. За мөн багш нарын зан харгыг сайжруулад багшлах одоо тэр арга зүйдээр нь шинэ арга нэвтрүүлэх тал дээр бол мэдээж тутмаг байгаа. За тэгэхээр энэ дээр бол зайлшгүй унших үеийн талаар ер нь бол судалгаа хийх. За мөн энэ бол ийм хүүхэд яаж уншиж сурдаг вэ гэдэг ийм шинжлэх ухааны асуудал байдаг. Тэгэхээр энийг бол бас нийгэм зөв таниулах, ойлгуулах нь бол бас маш эерэг нөлөөтэй гэж үздэг. За мөн багш нарыг унших үеийн талаар энэ сүүлийн үеийн тэр шинжлэх ухааны ололт амжилттай танилцуулах, чадварчуулах нь бол бас багшийн заа харга зүйд бас маш үр дүнтэй байна гэж бол үздэг. За мэдээ сургалтын хөтөлбөрт тусгах, уялдуулах бол шаардлагатай. Тэгэхээр энэ бол би түрүү хэлсэн те pre-literacy гэдэг зүйлийг бол одоо бас хөгжсөн орнуудад их ярьдаг. Тэгэхээр энэ бол ганц бүр бага сургуулиас эхлээд байгаа биш, бүр сургуулийн өмнөх боловсролоос нь эхлээд байна тий. Тэгэхээр тэндээс ахуулаад сургалтын хөтөлбөрт нь яаж жишг болгож оруулж байгаа. Бага сургуульд нь яаж одоо тэр уншлагыг дэмжих чиглэлээр одоо хөтөлбөр тусгацсан байгаа. Тэр бол энэ унших чадварыг хөгжүүлэх суурь үндэс болно гэж бол үздэг. За хамгийн сүүлд мэдээж унших чадварыг үнэлж хяндаг арга зүйтэй болох гэдэг бол маш чухал гэж бол үздэг. Өөрөөр хэлбэл тухайн одоо улс дахь тэр ялангуяа хүүхдийн хүн амын тэр унших чадварыг хэмжиж чадахгүй болвол тухайн тэр улсын нийгмийн хөгжил бол хөгжлийг одоо ахиулах сайжруулах боломж бол бас төдий чиний хомс байна гэж үздэг. Тэгэхээр энэ унших чадвараас бидний нийгмийн хөгжил бол маш хүчтэй бол хамаарах нэ. За тэгээд энэ дээр энэ магадгүй та эдээс дундаас англи хэлтэй ийм судалгааны өгүүлэл унших боломжтой тийм хүмүүс байвал энэ өгүүллийг уншихыг санал болгож байна. Тэгэхээр энэ би бас түрүүн энд слайдууд дээр ашиглаад байгаа тэр судалгаанууд зарим нэг слайдууд бол энэ Kathleen Russell гээд одоо яг энэ унших үйлийг судалдаг дэлхийн тэргүүлэх судлаач Английн судлаач байдаг. Тэгэхээр энэ судлаачийн энэ пейперийг бол уншаасаа гэж бол хүсэж байна. За хоёрдугаарт нэг хоёр ном санал болгочих. Энэ Closing the Reading Gap гэдэг нэг юм ном байдаг. За энэ дээр илүү бас унших үеийн талаар, энэ унших үеийн ач холбогдол, заа харга зүйн талаар унших үйлийг яаж сайжруулахын талаар бол бас маш наривчлан бичсэн байгаа. За дараа нь энэ Art and Science of Teaching Primary Reading гэдэг энэ хүний ийм ном байна. За хамгийн сүүлд энэ Solve a Story гэдэг энэ бас нэг Английн боловсролын чиглэлээр бичдэг сэтгүүлч байдаг. Энэ сэтгүүлч одоо ийм подкаст нээгээд энэ бол одоо бас энэ барууны ялангуяа энэ хөгжилтэй орнуудад бол маш их хүмүүсүүдийн талархал ялангуяа эцэг эхчүүдийн за багш нарын за мөн шийдвэр гаргагчдын бол бас санаа бодлыг өөрчлөх илүү энэ лөө бас анхаарлаа хандуулахад бол чухал үүрэгтэй ийм подкаст болсон гэж бол үздэг.
За тэгэхээр энэ эдээс ч гэсэн хэдүүлээ уцрахгүй тулд те өөрсдөө мэдлэгээ одоо шинжлэх, сайжруулах чиглэлээр бас ийм зүйлсүүдийг цааш нь дэлгэрүүлээд үзээрэй. Мэдээж унших чадвар, энэ унших үйлийг бол нэг цагийн дотор шууд эзэмшин заах аргын хувьд одоо сайжирна гэж боломжгүй. Гэхдээ суур та хэдийг мэдээсэ гэсэн биел ойлголт мэдлэгийг бол багтаахыг хичээлээ. За анхаарал тавьсан баярлалаа. Тэгээ та хэдийн асуултанд хариулъя.